Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургууль нь 2023-аас 2024 оны хичээлийн жилд 1-ээс 12 дугаар ангийн 43 бүлэгт 1624 сурагчтай 63 багш 27 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Боловсролын байгууллагын менежментийг сайжруулах жилийн хүрээнд сургуулийн судалгаа, хөгжлийн шинэ Монгол төв, Шинэ Монгол эрдэмийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийн 2 дугаар шатны 60 сургуулийн нэгээр сонгогдсон сургуулийн менежментийн сайн туршлагыг өөрийн хөрсөнд нутагшуулахыг зорин ажиллаж байна. Сургуулийн менежментийг сайжруулахаар сургуулийн соёл төлөвшлийн менежмент багш нарыг багт нэгтгэх зохион байгуулалтыг дуршин хэрэгжүүлж байна. Сургууль бүхэлдээ амжилттай ажиллах гол нөхцөл бол багш нар тус тусдаа биш, багт нэгдэж хамтарч ажиллах гэдгийг Шинэ Монгол сургуулийн бодит туршлагаас олж мэдсэн. Манай багш нар заадаг хичээлийнхээ чиглэлээр судалгааны баг, заах аргын нэгдэлд харьяалагддаг тогтолцоотой ажиллаж ирсэн. Зөвхөн заадаг хичээлийнхээ чиглэлээр биш, нэг анги, нэг үед сурч байгаа нийт сурагчдынхаа жишээлбэл 8 дугаар ангийн 4 бүлгийн нийт 136 сурагчдын сурлага, хүмүүжил, эрүүл мэндэд жигд анхаарч ажиллах багш нарын багийн зохион байгуулалтыг нэвтрүүлэн ажиллаж байна. Ингэхдээ тухайн үеийн анги удирдсан багш нар дээр тэр үед хичээл заадаг багш нараас нэмж оруулан бага бүрдүүлсэн байна. Ийхүү 62 багш нар маань 1-ээс 12 дугаар ангийн 12 үеийн багт нэгдэн хамтран ажилласнаар сурагчдын хүмүүжил төлөвшөлт эерэг нөлөө үзүүлэн гэсэн итгэлтэйгээр хамтран ажиллаж байна. Багийн ажлын төлөвлөлт, гүйцэтгэл, дэмжлэг үзүүлэх зорилгоор багийн уулзалтыг хичээлийн хуваарьт оруулаад байна. Бид багш нараа багт нэгтгэж багийн бүтцийг нэвтрүүлэн тэдний хамтын ажиллагааг дэмжснээр багшийн ач шааллыг бууруулж амжилтыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Сургуулийн соёл төлөвшлийн менежмент нь сургуулийн алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон хамт олонны үнэт зүйлс, хандлага, итгэл үнэмшлийг өдөр тутам мөрдөх хэм хэмжээ, дүрм журамд тусган хэрэгжүүлж сургуулийн соёл болгон төлөвшүүлэхийг зорьж байна. Үүнд суралцгын баяр баясгалангаар дүүрэн сургууль болох алсын харааг тодорхойлж, багш сурагчид нь тасралтгүй хөгжигч, өөрчлөлт, шинжилгээг манлайлагч, нээлттэй сургууль болно гэсэн эрхэм зорилгыг дэвшүүлэн өсөх сэтгэлгээ, багийн хамтын ажиллагаа, харилцан хүндлэлийг үнэт зүйлээ болгон хариуцлага, хамтарч байдлыг эрхэмлэх хандлагатай, өөрчлөлт, шинжилгээг манлайлагч байх итгэл үнэмшлийг бид хамтын оролцоотой тодорхойлсон билээ.